За өнөөдөр 2025 оны 4 сарын 10-ны өдөр за 7 хоног өхөн иргэдэд одоо мэдээлдэг шуурхай мэдээлэл эхлэе. За өнөөдөр 26 дахь удаага бол энэ хийж байгаа. Энэний өмнөх 25 гэж дугаар байгаа. Тэрнийг бид нэр нийслэлийн газар зохион байгуулалтаар нийслэл дээр очиод дүүргийнхээ манай газрыг хариуцдаг хоёр одоо даргаыг нь хамт авчираад тэгээд манай 11 гэдэг утсанд ирсэн манай иргэдийн асуултанд хариулсан байгаа. За би одоо жоохон хариуцлагатай цаасаар та нартай яриадах юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын дарга нь бол Мөнхбаатар гэдэг дарга байсан. Тэр бол холбогдох хүмүүсийнхээ хамт бидний хүлээж авч уулзаад манай иргэдийн энэ асуултуудад бол хариулт өгсөн байгаа. Ямар асуултанд ямар хариулт өгсөн гэдгийг би энэ өнгөрсөн 7 хоногийн 4-р өдрийнхөө дугаар дээр тавьсан байгаа. Одоо тэрнээс хойш бас их олон иргэн ингэж утсаар ярьж бичүүлж яана л да нөгөө энэ 11. Тэгээд өмнө ярьсан юмыг давхар асуугаад хариулт нь тэр энэ 25 гэдэг бичлэгэн дээр байгаа, Facebook дээр байгаа. Тэрнийг үзээрэй. За дараагаар нь ингээд тодорхой иргэдийн асуудал байгаа. Манай сонгон хайрхан дүүрэг бол ингээд хоёр хуваагдаж байгаа. Би баримжаагаар зурчлаа шүү. Миний энэ улаанаар ингээд дугуйлчаад байгаа хороонууд бол манай 2 дугаар алав гэдэг. Энэ 2 дугаар алавны дарга нь бол Туваа гэдэг хүн сая болсон юм байна. За энэ талд нь байгаа энэ эднэр бол Баяр Бямб гэдэг хүн хуучин байсан одоо ч байгаа. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр манай иргэд газартай холбоотой асуудал гарах юм бол одоо энэ улаан шугамны наатал дээр байгаа нь бол энэ Туваа гэдэг даргатай хэд гэдэг үл 2 дугаар алав гэдэг. 2 дугаар алав руу хандах хэвээр. Эндээс ийшээгээ байх юм бол энэ 1 дугаар алав руу хандах хэвээр. Ийм юм байна шүү. Ингээ хоёр хуваацсан юм байна. Сонгоны газрын зохион байгуулалтын нүдэн. За тэгээд бас өнгөрсөн 7 хоногоос хойш бас манай иргэдээс зөндөх олон асуултууд бас ирсэн байна газартай холбоотой. Тэгэхээр тэр хоёр асуултыг чинь тэр асуудлуудыг чинь ингээ хоёр хуваацсан. Нэг хэсгийг нь бол энэ Баярбам дарга руу явуулж байгаа. Яг нөгөө дуу хоолой, таны дуу хоолой байдлаар нь явуулж байгаа. Энэ хорооны иргэдийн газартай холбоотой асуудлыг Туваа гэдэг энэ дарга руу нь явуулж байгаа. Тэрнээс гадна өнгөрсөн 7 хоногоос хойш манай энэ хоёр газрын албаны дарга маань манай 11 гэдэг утсанд ирсэн зарим иргэдийн асуултанд өөрснөө хариулт өгсөн байгаа. Жишээлх юм бол би хэлье. Одоо энэ Туваа бол 4 иргэний одоо гомдлыг барагдуулсан гэж надад юм ирүүлчихэд байна. Кадастрын талаар ярих гэсэн юм гэдэг Ганчмаг гэдэг иргэний асуудалд бол Туваа дарга өөрөө ингээ хариулт өгсөн байна. Онио гэдэг хүн ирүүлсэн энд бас Туваа хариулт өгсөн байна. Дараа нь Эрдэнэсэн хандгойд бол бас ингээд Туваа хариулт өгсөн байна. Хамбын овооны асуудлаар Туваа бас одоо иргэдтэй хариулт өгсөн байна. Ингээд 4 газар хариулт өгсөн. За 1-р алба буюу Баярбам дарга маань иргэн Сэмүүхээтэй холбогдоод танд хариу өгсөн гэж дутуу хөтөө юм гарвал буцаагаад энэ 11 утас руу хэлээрэ гэж байгаа. За ийм байдлаар бид нар бол хамтраад ажиллаж байна. Ийм байдлаар сонгон хайрхан дүүргийн газартай холбогдсон намраас хойш одоо их олон асуудал гаргаад байсан. Иргэдийн энэ асуудалд манай энэ газрын албаных нь ийм шуурхай зохион байгуулалтанд ороод ажиллаж байгаа шүү. Зондог газар гойд одоо бас манай энэ газрын албаных нь тантай ярьж холбогдно. За ингээд өнөөдөртөө бол энэ газартай холбоотой асуудлуудыг өнгөрсөн 7 хоногт ярьлаа, энэ 7 хоногт ярьлаа, 2-7 хоног ярьлаа шүү. Тэгээд энийг ингээд цаашаа өөр ямар асуудлууд энэ яриад явъя. Өшөө манай дүүргийн иргэдээс тодорхой ингээд сэтвчилсэн байдлаар одоо яриулахаар ямар сэдв байна хэлээрэй. Нийгмийн даатгалтай холбоотой асуудал байна уу? Халамжтай холбоотой асуудал байна уу? Одоо ажил эрхлэлттэй холбоотой асуудал байна уу? Ер нь ямар асуудлууд байна уу? Тэр нэг төрлийн асуудлууд олон ирэх юм бол бид нар ингээд холбогдох газар дээр нь очиод холбогдох мэргэжлийнх нь хариуцсан одоо албаных нь хүмүүстэй уулзж хагаад та бүхнийхээ асуултанд шууд ингээд хариулт өгүүлээд байх боломжтой. За ингээд өнөөдрийн 4.18 буюу 26 дахь дугаарыгаа
өндөрлөж байна. Баярлалаа.